видео үзүүлж байна. Нарны тухай сонирхолтой баримтууд. Манай гариг дээр амьдрал үүсэж бий болоход нарны нөлөө мэдээж маш их бий. Нар үеэс үед хүн төрөлхтний хувьд бурхан шүтэн адил дээдлэгдэж ирсэн. Харин бүхий л амьд биетийн амьдралд нэн чухал үүрэгтэй нар хэмээх одонд ирээдүйд чухам юу болох талаар эрдэмтэд олон тамга гаргасан байна. Эдгээрийг та бүхэндээ сонирхуулъя. Хит ягаан туяа. Агаар мандлын озоны давхрах нөхчих тусам нарны хит ягаан туяа шууд тусаж газрын гадаргууг халаадаг. Чухам хит ягаан туяанаас болж хүмүүс арсны болон нүдний хорт хавдар тусаж хурдан хөвшрөлт явагдаж дархлааны систем уудахад хүрдэг байна. Хамгийн аимшигтай нь өнгөрсөн 30 жилийн дотор озоны давхрах ихэд нэмгэрч онгоосноор арсны хорт хавдраар өвчлсөн хүний тоо дэлхий дээр үлэмж нэмэгдсэн байна. Энэ нь цаашид ч үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаажээ. Нарны оч. Нарны оч бол маш хүчтэй тесрэлт юм. Асах очны хүч 100 мегатон атомын бөмбөг нэгэн зэрэг дэлбэрсэнтэй адил хүчтэй бөгөөд манай нарны аймагт болдог хамгийн хүчтэй дэлбэрэлтэнд тооцогддог байна. Гэхдээ энэхүү очин дэлхийг сүнөөхгүй боловч агаар мандлын давхаргуудыг гэмтэх чадaltaй гэж НАСА-гаас мэдээлсэн. Хэрвээ ийм зүйл тохиолдвол сансрын станц хиймэл дагуулууд эвдрэл гарч дэлхийн нийт сүлжээгүй болох магадлал ойрхон байна. Титмийн масс шийдэлт. Титмийн масс шийдэлт гэдэг нь нарны гадаргуу дээр дэлбэрч сансарт шигдэх дүлний үзэгдэл юм а. Тэд хаашаа ч шийдэгдэж болох бөгөөд нэг дэлбэрлэхдээ маш хүчтэй сансрын шуургыг бий болгодог ажээ. Дээрх зургийг НАСА-гийнхэн 2012 оны 8 дугаар сард авч байжээ. Энэ нь одоогоор болсон хамгийн урт радиуст дэлбэрсэн дүл ажээ. Хэрвээ уртааш нь хэмжүүл 300 мянган км элбэг хүрэх төдийгүй энэ нь дэлхийгээс сар хүрэх зайны үл ялаг бага гэсэн үг юм. Гэхдээ энэ үзэгдэл дэлхийд хор хөнөөл авчрахгүй ч соронзон оронд нөлөөлж огт цахилгаангүй болох магадлалтай. Нарны нүх. Нарны аль ч талд хизээч хамаагүй нүх үүсэж болдог. Эрдэмтэд энэ жил наран дээр 3 хар нүх үүссэн байгааг олсон. Ийм нүх үүсэх нь нарны төвчлийн 11 жилийн мөчлөгт түгээмэл тохиолддог бөгөөд энэ үеэр үүсдэг салхи дэлхий рүү чиглэвэл манай гаригт соронзон шуурга үүсдэг ажээ. Үүний улмаас эрчим хүч хэлбэлцгээс гадна хиймэл дагуулын харилцаа илт сааддаг байна. Соронзон шуурга. 1859 онд маш том нарны соронзон шуурга болж өнгөрсөн. Энэ нь дэлхийн соронзон оронд нөлөө үзүүлсэн юм. Тухайлбал зөвхөн хойдтол Аляскад харж болдог туяа, хавайн арал мөн Чили улсад харагдаж байсан. Эрдэмтэд манай гариг дахин нэг хүчтэй соронз шуурганд өртөх магадлал цаг хугацааны асуудал гэж үзжээ. Харин тэр үед хүн төрөлхтөн цахилгаан сүлжээний саатлаас гадна өөр ямар асуудалтай тулгархыг таашгүй юм аа. Гариг хоорондын аяллыг нар маш эрсдэлтэй болгоно. Ирээдүйд хүн төрөлхтөн дэлхийг орхин өөр гариг руу нутаглахаар сансар огторгон аялал гарна гэж итгэдэг билээ. Гэхдээ үүнд нарны цэцрэг туяа саад учруулж магадгүй юм. НАСА-гаас мэдээлэлснээр сансрын нисгэгчид задгай сансарт гараад 2 төрлийн цэцрэг туяанаас өөрийгөө хамгаалах хэрэгтэй болох ажээ. Нэг нь нарнаас ирэх бол нөгөө нь галактикийн сансрын туяа юм а. Дэлхийн гадаргуугийн ус татарна. Манай нар одоо бол залуу одонд тооцогддог. Хамгийн доктортой үедээ явж байгаа. Дунджаар 8 тэрбум жилийн дараа нар хөгшөрч эхлэх бөгөөд үүнээсээ 4.5 тэрбум жилийн дараа сүмэх ажээ. Нар нь ус төрөгч гээлээс бүрдсэн аврах том бөмбөлөг учир тэрбум жил тутамд нарны туяа 10%-аар тодрох буюу илүү хурц болтгоо. Гэхдээ нар илүү хурц шаарснаар манай гаригийг сүнөгч чадaltaй болж болох юм а. Учир нь ийм үйл явц бий болсноор тэрбум жил тутамд дэлхийн гадаргуугийн ус татрахад хүрэх юм а. Гадаргуугийн ус буцална. Нарны туяа илүү хурц болох тусам дэлхийн гадаргуугийн ус ширгэх авч хойд тулын мөс хайлж дэлхийн улам их усанд автана. Энэ үзэгдлээс олж хүлэмжийн үүсэж агаар мандалд халуун агаар бий болох ажээ. Хожим 70 ус ширгэх хүртлээр улам ихээр халах юм. Агаар мандалд хадгалагдах ус ч мөн адил халуун байх юм а. Огт усгүй болно. Нар хөгшөрхийн хэрээр агаар мандал бөөгнөрсөн усны молекул нарны хит хүчтэй эрчим задрах болно. Ингэснээр ус хүчил төрөгч, ус төрөгч болон хувирч үр дүнд нь дэлхийн агаар мандал үгүй болох ажээ. Нар дэлхийн хамт хизээ үгүй болох вэ? Эрдэмтэд манай дэлхий хэрхэн сүрэх талаар олон тамга дэвшүүлжээ. Хэрвээ дэлхийн нарнаас олж сүнэх юм бол энэ үйл явц хэр их хугацааны дараа болох вэ?
Зарим судлаачид дэлхийг тэрбум жилийн дараа үнсэн чулуу болж хувирна гэж үздэг. Харин бусад нь дэлхийн үнсэн товрог босон ч амьд биет оршсон хэвээр байна гэдэг юм а. Эрдэмтдийн хаамгаар бол нар сүрэх төгөхөөрөө хүйтэн болох төдийгүй хожим хэмжээгээрээ томорч гариг эрхсүүдийг өөртөө татаж хамт сүрч дэлбэрэх эсвэл нар өөрийн маасаа алдаж соронзон орно хүчгүй болох үед дэлхийн нарнаас холсон ч үнсэн чулуу хэвээр үлдэх юм а. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж манай саг видео чаналыг сабскрайб хийж шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.